задрага 4-4, 4-3, 4-2 гэсэн хэмжээний ойлголт, такт, ритмийн дасгал, цэвсгэр таван шугам, пауз буюу зогсож гэсэн сэдвүүдийг үзнэ. За нотны хэмжээ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр төгөлөр орны даралтан дээр хэр хугацаанд удаан барих вэ гэдгийг хэлж байгаа. За хамгийн эхлээд бүтэн нотыг үзье. Бүтэн нот маань дуу төрсөөр тэмдэглэгддэг. За хөгжмөн дээр 1 E 2 E 3 E 4 E гэх хугацаанд барина. За дараагийнх нь хагас хэмжээ. Хагас хэмжээ нь болохоор хөгжмөн дээр 1 E 2 E хүртэл барина. За дөрөвт хэмжээ нь хөгжмөн дээр 1 E гэх хугацаанд барина. За 8-т нь болохоор 1 гэх хугацаанд барина. За 16-т нь болохоор 1 гэж хэлэхэд 2 удаа нот дарах хэрэгтэй. 1. За одоо бүгдээрээ нотны задрагааг дөрөвт хэмжээндээр 4-4 гэсэн хэмжээнд яваад үзье. За бүтэн хэмжээ явлаа. 1, 2, 3, 4. За нэг бүтэн хэмжээнд 2 хагас хэмжээ байдаг. За эхний хагас хэмжээ явлаа. 1, 2 хүртэл барина. Дараагийн хагас хэмжээ 3, 4 хүртэл барина. За дараагийнх нь дөрөвт хэмжээ. Дөрөвт хэмжээ нь нэг хагас хэмжээнд 2 дөрөвт хэмжээ байдаг. За одоо бүгдээрээ яваад үзье. 1 E 2 E 3 E 4 E. За дараагийнх нь 8 хэмжээ. За өмнө бид нар дөрөвт хэмжээнд дээр 1 E гэх тоон дээр үсгэн дээр барьж ирсэн бол одоо 8 хэмжээнд дээр 1 дээр дарна, E дээр дарна, 2 дээр дарна, E дээр дарна, 3 E 4 E гэх тоо үсэг болгон дээр бүгдээрээ дарах нь байна. За дараагийн хэмжээ нь болохоор 16 хэмжээ. Өмнө бид нар 8 хэмжээнд дээр 1 гэж хэлэхэд 1 удаа дараад E гэж хэлэхэд 1 удаа дарж байсан бол 16 хэмжээнд дээр 1 гэж хэлэхэд 2 удаа дарна, E гэж хэлэхэд 2 удаа дарна. 2 гэж хэлэхэд 2 удаа дарна, E гэж хэлэхэд 2 удаа дарна. За жоохон ихшгээ сунгаад хэлээд үзье. За явлаа. 1 E 2 За ийм байгаа нотны хэмжээ маань. За одоо бүгдээрээ 4-4, 4-3, 4-2 гэсэн хэмжээнүүдийг үзэхийн тулд эхлээд такт гэдэг ойлголтыг авах хэрэгтэй. За нэг босоо шугамнаас дараагийн босоо шугам хүртэлх цаг такт гэж нэрлэнэ гэж байна. За 4-4 гэсэн хэмжээ маань нэг тактанд 1 E 2 E 3 E 4 хүртэл тоолно. За 4-3 гэсэн хэмжээ маань нэг тактанд 1 E 2 E 3 хүртэл тоолно. 4-2 гэсэн хэмжээ маань нэг тактанд 1 E 2 хүртэл тоолно. За нэг ритмийн дасгалыг бүгдээрээ яваад үзье. За тэгэх юм бол илүү ойлгомжтой болно. За 4-4 гэсэн нэгдүгээр дасгалыг яваад үзье. 4-4 гэсэн хэмжээтэй байна. За нэг тактанд бүгдээрээ 1 2 3 4 хүртэл тоолох хэрэгтэй. За тактны зураас татлаа дахиад 1 гээд эхэлнэ. За бүтэн хэмжээнээс явлаа. Нэгдүгээр дасгал явлаа. E 1 2 3 4 1 2 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2 3 4 1 2
За дараагийн 2 дугаар засгал мөн адил 4-ний 4 гэсэн хэмжээтэй байна. За дөрөвт хэмжээнээс явлаа. 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн. За 3 дугаар засгал мөн адил 4-ний 4 гэсэн хэмжээтэй байна. Тэгэхээр тагтандаа 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийг тоолох ёстой. За 16 хэмжээ орж ирсэн байна. Анхааралтай. За явлаа. 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн. За
За 4-р засгал, 4-р ритмийн засгал 4-ний 3 гэсэн хэмжээтэй. Тэгэхээр нэг тактанд 1-ийн 2-ийн 3-ийн хүртэл бүгдээрээ тоолох нь. За яваад үзье. Ла 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн. За дараагийнх нь мөн адил 4-ний 3 хэмжээтэй. Тэгэхээр тактанда 1-ийн 2-ийн 3-ыг тоолно. За явлаа. 1-ийн 2-ийн 3-ийн 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 1-ийн 2-ийн 3-ийн. За 6-дугаар ритмийн засгалыг яваад үзье. Мөн адил 4-ний 3 хэмжээтэй байна. За явлаа. 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 1-ийн 2-ийн 3-ийн. За 7-дугаар ритмийн засгалыг явъя. За 4-ний 2 гэсэн хэмжээтэй. Тэгэхээр тактанда 1-ийн 2-ыг тоолох нэ. 2-ыг хүртэл. За явлаа. 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн. За 8-дугаар ритмийн засгал 4-ний 2 хэмжээтэй байна. Мөн адил нэг тактанд 1-ийн 2-ыг хүртэл тоолох нь. За явлаа. 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн. За 9-дугаар ритмийн засгал. За мөн адил 4-ний 2 хэмжээтэй. За 16 хэмжээ орж ирсэн байна. Анхааралтай явъя. Ла 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн 1-ийн 2-ийн. За бүгдээрээ энэ ритмийн засгалыг гэртээ хөгжмөн дээр, даралтан дээрээ дараад хийж болно. Эсвэл алгаараа ташаад хийж болно шүү. За дараагийнх нь дискэр 5 шугам байна. За дискэр 5 шугам дээр бид нотнууд болон паузнуудыг бичдэг. За дискэр 5 шугам маань доороос эхэлж дугаарлагдана. 1-р шугам, 2-р шугам, 3-р шугам, 4-р шугам, 5-р шугам. За дискэр 5 шугам дээр мөн сойлт хүрийг бичиж өгсөн байна. Сойлт хүрийг яагаад сойлт хүр гэж нэрлсэн бэ гэхээр 2-р шугам дээр сойл нот байрладаг учраас 2-р шугамнаас эхэлж зурагддаг учраас сойлт хүр гэж нэрлсэн байгаа. За дараагийнх нь пауз буюу зогсоц. За хөгжмийн зохиолдох олон янзын зогсолтуудыг пауз гэдэг. За бүтэн нотны пауз маань 4-р шугамны доор байрладаг. За энэ юу гэсэн үг вэ гэхээр бүтэн ноттой тэнцвэц хэмжээний зогсолт хийн гэсэн үг. Өөрөөр хэлбэл 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн гэх хугацаанд зогсно. За дараагийнх нь хагас нотны пауз 3-р шугамны дээр байрлаж байна. За мөн адил хагас ноттой тэнцвэц хэмжээний зогсолт хийн. За дараагийнх нь 4-т нотны пауз мөн адил 4-т ноттой тэнцвэц хэмжээний зогсолт хийн. За дараагийнх нь 8-т нотны пауз. За мөн адил 8-т ноттой тэнцвэц зогсолт хийн. За 16-т нотны пауз нь мөн адил 16-т хэмжээтэй адил нотны пауз зогсолт хийнэ. За ингээд 3-дугаар хичээлээ үзээд мэдлэгээ баттгахыг гэсэн дасгал ажлын тестийг ажиллаад өөрийгөө шалгаарай. Дараагийн хичээлээр уулзалтаа. Түр баяртай.